сайн байцгаана уу? Намайг Бямбаогта Бямцэр гэдэг Баянцэг дүүргийн онцгой эзэн хэлцэн Галтөмөр унтрахаа аврах 63 дахь ангийн 3 дугаар салааны салан зэрэгчийн туслах албан тушаалтай. Галтөмөр унтрахаа аврах 63 дахь ангийн дуудлага авралтыг дахлагч болохоор байна. Ахлагч Батцын ойдын Бат сайхан гэдэг би онцгой эдлийн албанд 2006 оноос 19 дэх жилийн ажиллаж байна. Наг зогтоотрын лавгсрын гэдэг би онцгой эдлийн байгууллагад одоо 5 дахь жилдээ ажиллаж байгаа. Миний төр сайх одоо бас ажилдаг. Баянгол дүүргийн онцгой эдлийн хэлцэн Галтөмөр унтрахаа аврах 18 дугаар ангид ажиллаж байгаад одоо дулааны цэцлэгаан станц 3 төрийн өмчт компани Гэрээд онцгой эдлийн галс нөгч гэж албан тушаалд ажиллаж байгаа. Тэгээд ахыгаа хараад энэ албанд ирнэ анх ажилдаа орсон доо. Дээж онцгой эдлийн албыг сонгоход миний аав маань бол маш том нөлөө үзүүлсэн. Аавыгаа хараад энэ албанд орохыг хүсэж тэмүүлж орж ирсэн. Манай аав Галтөмөр унтрахаа аврах 35 дахь ангийн гал унтрах автомашин гэж болоод ахлаа алгач Баатар гэж хүн байдаг. Анхны анги маань Сонгон найрган дүүргийн гал унтрах 11 дугаар ангид галсын нөгчээр ажиллаад 2013 оноос Галтөмөр унтрахаа аврах 35 дугаар ангид галсын нөгчээр ажиллаж байгаад 17 оноос хойш тэнд гал унтрах автомашины жолооч болоод 2022 оноос энд гал унтрах автомашины жолооч ажиллаж. Яг нөгөө дуудлага гэдгийг мэдгүй шүү дээ. Бид нар чинь хаа сайгүй ин тэнд ингээл явж чинь тэгэл нөгөө хонхтой оронгууд гүйжиж хувцас өмсөөл тэгэл машиндаа суугаараа явдаг. Тэгээ яг явж явах хугацаанд бас ямархуу дуудлаган дээр очих уу яах вэ? Салаан дарахаас асуудаг байхгүй. Юу гэсэн байш юм уу гэр юм юу ямар дуудлага ингээл тэгэл орой өдөж бас ямар дуудлаган дээр очихдаа бас жоохон айцтай байдаг л та. Өндөр барилгад гарсан Галтөмөр томоохон хэмжээний олон цаг үргэлжилж байгаа Галтөмөрийн дуудлаган дээр ажиллах хүндрэлтэй байдаг. Олон цагаар үүрэг гүйцэтгэж чинь тэгэл хувцс норн, даарн, хөрн, өвлийн үйлрэлдэл хөлдөн. Тэгээ олон цагаар үүрэг гүйцэтгэхэд бол хүндрэлтэй дуудлагууд маш их байдаг. Над саяхан бас нэг юу гарсан л та. Манай ангийн зүүн талд машин гэж зам дагуулж их тавьдаг. Би одоо дотроо хүн байна гэсэн гал руу явсан. Би тэгээ хоёр машин ингэ зэрэгцүүлээд тавьсан. Би дундуур нь чихээгээр авчихсан. Тэгээд одоо тэр машиныг би шүргээ гарсан. Тэгээ миний буруу болсон. Тиймэрхүү юмнууд бол их байна шүү дээ. Дагаж уралддаг. Машин маяг сэрэд тавьж хахад дагаж уралддаг. Аль эсвэл урдаас зам тавьж өгдөг тийм юмнууд бол их гарна шүү. Тэгээ манай тэр одоо ашиглаж байгаа автомобиль шат маань бол нэг 10 давхар хүртэл ажиллана. Тэгэд одоо нэмэлтээр Франц улсаас 50 м сундаг 17-18 давхар орчимд ажилладаг ийм шин техник хэрэгсэлтэй болж байгаа. Сүүлийн жилүүд бол хувцс хэрэглэл болон техник тооны төхөөрөмжүүд сайжирч байна. Амьсгалын бие даасан төхөөрөмж яг 24 онд үйлдвэрлэгдсэн бүгд найрамдах хятадд улсад үйлдвэрлэгдсэн ийм амьсгалын бие даасан төхөөрөмжөөр галс нөгч гэхгүйгээр энэ албаагч нэг болгонд хангалтаар ихнээсээ олгогдоод явж байгаа. Өдрийн цагаар л их цагаалтна. Өдрийн цагаар төгжрэлтэй үед их цагаалтна. Аль эсвэл одоо нөгөө гэр хорооллоор мохор удам ихтэй хаяг байршлан тогтоогдохгүй бол бас их цагаалтна. Буруу удмаар орчоод тэндээсээ буцаж гарах энэ том машин чинь манай өрхийг хэцүү ухарж гарна. Тэгж гарч ингэхэд бол бас их цагаалтах хугацаа байдаг. Энэ албаны техник хэрэгсэл дээр бол одоо шинээр ирж байгаа энэ бүгд найрамдах хятадд урсаас нийлүүлэгдэж байгаа энэ амьсгалын бие даасан төхөөрөмж маань одоо энэ нүүрч багийн дотроо ийм битүү орчинд өөрөө байгаа мөртлөө давхар ийм микрофонтой яриатай хоорондоо холбоотой болсон байна. Давуу тал нь. Тэгэхээр хүн болгоны хүнийг бүрийн дотор холбоо болон холбооны техник хэрэгсэл дээр бас нэг шинжилэлт хийж байгаа гэж бодож байгаа. Хамт олон орвол бахардаг шүү дээ. Тэгэл ядарч яах чинь ядарч ийн гайгүй за жоохон амарч. Тэгээ босч ирээд яа. Альва жоох юм хамтдаа бүгдээрээ газ дуусгах чигээл тэрүүгээр нь л бахардаг. За энэ завшиныг ашиглаад Баянцэг дүүргийн онцгой эдлийн хэлцэн Галтөмөр унтрахаа аврах 63 дугаар ангийн үе үеийн удирдлагууд болон үе үеийн гас нөгч жолооч мэрэгчлээ яг тухайн үед яг хүнд хэцүү ачааг
үргэлжлэж явсан ах нартаа болон тэгээд ажиллаж байгаа дүүрэг гүйцэтгэж байгаа албанаас гарсан дүү нартаа, найз нартаа одоо хамт ажиллаж байгаа удирдлагууд болон галс нөгч жолооч гэхгүй бүгдэнд нь тэгээд түүх 50 жилийн баярын мэндийг хүргье. Та бүхэнд ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё.